За ер нь бол баяр хүү гэж хүн бол ад жаргалтай байгаа. Яагаад ад жаргалтай байгаа вэ гэх юм бол өчнөө олон жил одоо 10 гаруй жил сайн муу 9 жороо дуудуулж 9 шидээрээ дуудуулж одоо доромжлуулж за тэгээд одоо амьдралын хат хүртэл нэг ох хорыг бүгдийг намсад долоож явж нэг зүйлийн төлөө зорьсон эзэмссэн мэрэгчлээ. Тэр нь юу гэхээр төрийн алба нам улс төр энийг ерөнхийдөө эдгээр чинь бүгдөө үйлчлэгээний байгууллагууд ер нь бол иргэдэд үйлчлэе гэж сайн дураараа үйлчлэе гэж эвэлдэн нэгдсэн намын байгууллага. За энэ намын одоо дамжаад төрийн албанд улс төрд орж бол бүгд үйлчлэгч байгаа л хэлбэрээ. Үйлчлэгч нар гэсэн үг. Тэгээд энэ үйлчлэх хэрхэн умартаад очоод нөгөө цагийн ороо босгоор намд ороод за ингээд улс төрд ороод яваад тэгээд төрийн алба руу нөлөөлөөд чадамжгүй томилгоонууд хийгээд энэний үр дүнд нь болохоор нэг хэдхэн хүмүүсийн одоо энэ амьдрал ахуйгаа залгуулж бор одоодонтоо хоол олж хийж байгаа энэ явдлаас нь болж Монголын ард түмэн Эрдэнэ хотын иргэд маш их хохирсон байдаг. Тэгээд энийг засч жанзлахын тулд одоо шинжилгээвэрээ эрхчлөө шударгаас төрийн албаны юу цахим одоо төр мөргөл ингээл 2000 оны дунд үеэс эхэлж ярьж эхэлсэн. Тэгээ ойлгодоггүй байсан. Одоо жишээ нь зүгээр ганцхан жишээ аваад хэлэхэд 2000 оны одоо 2004 5 онд 6 онд 7 онд 8 онд цахим төрийн үйлчлэгийг цахим болгох гэхээр юу яриа балаараа солиороод ингээ баг нөгөө хичээл заажсан багш нар маань би өөрөө дипломод цахим төрийн үйлчлэгээ гэдэг сэдвээр хааж байсан. Ингээд яхад тэр иш орчихгүй. Тэгээд дээш нөгөө багш хүртэл нэг ойлгодгүйсэн цахим одоо юу яриад байгаа ингээл. Тэгэхэд өнөөдөр тэр юм маань биелэлээ олчихсон. Одоо ийм Монгол гэл цахим үйл төрийн үйлчлэгийн цахим үйлчлэгээ ингээл байж байна. За гих мэтчлээ ингээд. За шударгаас гэдэг зүйлийг бас тухайн үед ярихад шударгаас гэж юу юу байдгийг, тэгш ирэх гэж юу байдгийг, төрийн алба үйлчлэгээнийх байна гэж яадгийг ингээл одоо нэг иймэрхүү юм асууж сургалт хүмүүс зөндөө байсан. Гайхдаг. Юу яриад байгааг мөн ойлгодоггүй. Тэгээ одоо бол бүгд мэддэг боллоо л да. Юуны төлөө шударгаас гэж яагаад яриадсэн, цахим яагаад цахим байх ёстой гэдсэн. Яагаад намыг болохгүй нэ гэдсэн, яагаад төрийг болохгүй нэ гэдсэн. Яагаад төрийн албыг болохгүй нэ гэдсэн. Яагаад энэ дотор байгаа хүмүүс би муу хүмүүс байна, болохгүй хүмүүс байна, ёс зүйн хүмүүс байна, идэж уугаад нь авилгадаад ийн, тендер авчаад ийн гэдээс нэг. Яагаад одоо энэ чанаргүй ажлууд хийгээд нэ гэдснийг бол бүгд ойлгодог боллоо. За тэгэхээр ийм учраас би маш ад жаргалтай байгаа юм. За иргэд бүгд мэддэг болсон, ярьдаг болсон гисэн ч гэсэн за хийх ажлууд бол маш их байна. Яг энэ шудраг ёсны нөмрөг дор шудраг бусыг хийж байгаа маш олон хүмүүс салбарт бол байсаар байна. Ерөнхийдөө нэг гарсан хамгийн том ахиц гэх юм бол бүгд айцтай байна. Өнөөдөр авилгыг бол өмнө нь ичихгүй шууд авдаг байсан бол одоо авахтаа боддог болсон баг. Үйлдэлээ хязгаарлаж чадахгүй байгаа нөхдүүд бол боддог болсон баг. За аймхаа нэг нь бол одоо бүр сүнсэн төрөөд авахаа байсан баг. Ингээд ийм хүмүүс бол зөндөө байгаад. Тийм учраас хуулийн засаглал, за төрийн засаглал, за одоо ингээд засаглалуудтай холбоотой энэ асуудлууд дээр бол ярьж хэлэх ёстой юмнууд бол нэлээдгүй байна. За хүний эрх бол байна. Хүний эрхийн зөрчлүүд бол байна. Гэхдээ энэ одоо талбай дээр одоо юу гэдгийг хууль бусаар гарч ихсэж төлбөртөө хийгээд янз бүрийн одоо юм яриад доромжлоод манай улс мууч бай сайн ч бай хуультай улс. Хуультай. Парламентын засаглалтай хуультай улс. Тэгэхээр энэ хуулийг зөрчөөд үндслэгүүгээр хүн амьтан гүтгэд доромжлоод тийм ээ нэр төрд нь халдаад ингээд энийг нь хуулийн дагуу хуулийн одоо эрх зүйн зөрчлийг авчингууд энийг хуулийн байгууллагууд барьж байгаа шалгах нь бол зүйтэй. Зүйсэн асуудал угаасаа л байх асуудал. Ингээд явхаар ерөөсө хүний эрхийн зөрчил хийгээд нь үзэл бодол хаалаа барьлаа гэдэг юм асуудал ирдэг. Хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Нэг үе явах юм бол хуулийн байгууллагуудад салхиоржин гэж ойлгож байгаа. За ингээд яг иргэний зөрчилтэй холбоотой, хүний эрхийн зөрчилтэй холбоотой байгаа байхаар юу ч дуурахгүй, ярихгүй. Нөгөөд нь мундаг хүний эрхийн тэмцэгч нар зөвхөн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр хүний эрх ярьдаг. Хүний эрх ярьдаг. Бусдын төлөө дуурд. Өнөөдөр хорих ангиуд байж байгаа хүний эрхийн зөрчил байж байна. Хүүхдийн одоо гэр бүлийн гэл асар олон зөрчлүүд байж байна. Тэрний төлөө огт ярьдаггүй. Зүгээр л тухайн үед гарч иж ингэ шоуд. Энэ хүмүүс бол хүний эрхийн зөрчил гэдэг зүйлийг бол ярихгүй. Хүний эрхийн үндэсний комисс бол хүний эрхийн зөрчил ярихгүй. Би бол татан буугдаж хэлж байгаа.
За иймэрхүү байна. Тэгэхээр энэ чиглэлүүдээр бол яг нийтийн төлөө дуурайд байгаа нөхдүүд бол өшөө сайн ярих хэрэгтэй байгаад байна гэдгийг л онцолж хэлье. За тэгэхээр аж аргалтайгийн хувьд бол үнэхээр аж аргалтай байна. За одоо би цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагууд одоо хүсэл бичиж өгөөд яваад байна. За энэ чинь ямар хүсэл вэ гэхээр Орхон аймгийн прокурорын газарт тогтоолын хуулбар авах тухай миний бие баярхууд холбогдуулан байгаль орчин ажилтнуудын сайд гэх иргэн бэ Батэлзийн Батэрднээс хуулийн үндэслэхгүй гомдлыг Орхон аймгийн цагдаагийн газарт удаа дараа гаргаж байгаа ба хуулийн дагуу тэдгэр гомдлууд нь одоо ингэ хаагдж байна. Иймд 2023 оны байдлаар түүний 2023 он гарсаар түүний ээлжид хуулийн үндэслэхгүй гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлсэн талаарх прокурорын тогтоолын хуулбарыг гаргаж өгнө үү гэж байгаа. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр. За энэний өмнө болохоор өмнөх 7 хоногт цагдаагийн байгууллагаас бас энэ эрх бүхий албан тушаалтны тогтоолыг авсан 2023 оны 1-р сарын 10-ны өдрийн. За ингээд тогтоол үлдсэн тийм танилцсан тэр гэдэг ийм тогтоол гаргаж авсан байж байгаа. За ингээд энэ тогтоолуудыг яагаад аваад яваад нөө гэхээр за дараагийн бос нэг тогтоол байж байгаа. За бос нэг юм тогтоол. За Эрдэнэт үйлдвэрээс өнгөрсөн хугацаанд надтай холбоотой маш олон гомдлуудыг хэд хэдэн гомдлуудыг гаргасан байдаг. Тэгээд тэр гомдлууд нь тухай бүрдээ хуулийн үндэслэлгүй гэдэг нь тогтоогдоо хаагдж яадаг. За энэ Орхон аймгийн прокурорын газрын прокурорын тогтоол 2022 оны 9-р сарын 30-ны өдрийн дугаар 234 гээд хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай гэдэг ингээ хэрэг нээчдэг. Тэг ингээ нүүдэн шалгадаг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын зөвлөх гэдэг юм тогтоолт ингээ хаагдчихсан. Бадам сүрэн Эрдэнэт үйлдвэрээс зайлахдаа зүгээр ч зайлчихгүй Эрдэнэтийн хүүхдүүдийг ингээ цагдаад өгөөд ингээ явуулсан. Тэгэд энэ ингээ шалгадаа хаагдсан. Гэх мэтлэн энэ ёс зүйн хүмүүсийн үг үйлдэлтэй холбоотой энэ яаж байгаа нүүдийг би номонд оруулна. Би ч нөгөө өөрөө хөрх юмтан галтар болтор ном сараачаад байгаа. Тэгэд эдгээр ингээд юм хийгээд тэгээд тэр хийж байгаа юмнууд л өөрөө миний номын аягүй сайн баялаг материал болоо явуулна л. Тэгэхээр би ч одоо ном бичиж байгаа номынхаа материалыг нэгдүгээр цуглуулна. За хоёрдугаар тэгэхээр одоо 2019 онд одоо хэсэг нөхдийн хамтар их сургуулийн хуулийн сургууль сурахаар төлөвлөсөн байсан. За чадах юм бол 23 онд сурчих гэсэн бас бодол байна. Ингээд сурах юм бол яг энэ дэр практик жишээнүүд дээр яг юу болдгийг гэдэг судалгааны ажил хийн. Тэг үүнтэйгээ холбогдуулаад ингээд юмуд аваа яваад байгаа. За энийг бол түр орхичээ. За тэгээ ямар ч гэсэн нэг юм байгаа шүү. Жаргаж байна, баяртай байна. Ганцаараа ярьдаг гэсэн бол одоо бүгд ярьдаг боллоо. Орон дээрээ ярьдаг боллоо. Худлаа үнэн ярьдаг хүмүүсийн тоо зөндөөх боллоо. Тэгэхээр миний би ерөөхдөө зайгаа авж байгаа. Гэлээгээд ярихгүй хай нэг сүгш ярих зүйлүүд бол нэлээдгүй байна. За ингээд үр хүүхдүүдэд өнөөдрөөс илүү гоё нийгмийг өвлүүлэн үлдээхээр зорж зүтгэж үг хэлж үйлдэл хийж байгаа зөв хүн болгондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Ажилд нь амжилт хүсье. Мөн Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайд залуугийн ажилд нь амжилт хүсье. Авилдаа тэмцэх 2023 он жилийн ажлын хүрээнд хийж байгаа 5 иш ажиллагааг бол иргэн хүний зүгээр тул дэмжнэ. Нэг зүйлийг онцолж хэлнэ. Тоогооргоо нулимхгүй гэдэг нь болохоор хууль зөрчсөн хүмүүсийг харсан ч хараагүй мэдсэн ч мэдээгүй юм шиг явна гэсэн үг биш. Ёс зүйн зарчмын хүрээнд тоогооргоо нулимхгүй гэж хэлж байгаа. За тэгээд төр төвшин төмөн олон амгалан байгууллага баярлалаа.